Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар ойн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг авч хэлэлцлээ. Тус тогтоолын төслийг баталснаар Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбай 1524 мянган га талбайгаар нэмэгдэж, ойрхог чадвар нь 9% хүрч, мод ашиглалтын төвшин 100% хүрэх юм байна. Дагагч ногоо хөгжил аял жуулчлалын сайд оюун хурлын ажилдаа ханцуу шамтлан шуурхалаа орж байна. Тэрээр өнөөдөр ойн талаар төрөөс баримтлах бодлого батлуулах тухай тогтоолын төслийг улсын хурлаар хэлэлцүүлж, бодлогоо хамгаалах томоохон ажлыг эхлүүлсэн юм. Ойн талаар төрөөс баримтлах бодлогын гол агуулга нь ойн доктортой менежментийг бий болгож, ойг хамгаалах нөхөн сэргээс зохистой ашиглах зарчмыг сайжруулж, экологийн өндөр ач холбогдол бүхий эрүүл ойг бүрдүүлэх гэж чиглэгдэжээ. За харин гишүүдийн зүгээс модон бүтээлчхүүний үйлдвэрлэлийн асуудлыг хэрхэн зохицуулах, ойгоос хүртэх эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлогыг ой хамгаалах ажилтаагаа яаж уялдуулах зэрэг асуудлыг Дагагч ногоо хөгжил аял жуулчлалын сайдаас тодруулж байсан. Мөн яамны бодлогыг модод олборт болохгүй шахаад байдаг. Нөгөө зүйлийг хийдэг чаддаг одоо мэрэгжлийн одоо бизнес нь болохтой зэрэг энэ модоор үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн гэрийн модон итлүүд байдаг. Монголд хэрэгцээ байгаад байдаг, зах зээл нь байгаад байдаг. Энэ бүгдийг уялдуулах нэг бодлого харагдахгүй байна. Энийг яаж харж байгаа юм бэ гэдгийг асуух гэсэн байна. Менежментийг боловсронгуй болгож сайжруулъя гэж өнөөдөр бол Монгол улсад одоо хүмүүсийн амьдрал бас дороотж байна. Ийм учраас өнөөдөр байгаль руугаа дайрах хандлага бол нэлээд их бий болсон. Ойн модны хулгай бол маш ихсэн. Өнөөдөр Улаанбаатар хот руу зөөвөрлж байгаа, тээвэрлж байгаа, зөвшөөрлгүйгээр модыг оруулж ирж байгаа, зарж борлуулж байгаа энэ ажил бол хэтэрхий ихсэн учраас байгальдаа ихтлэхийдээ бол бас ээлтэй биш байна гэж үзэж энэ одоо бодлогын баримт бичгийг оруулж ирж энэ одоо үйл ажиллагааг бас талхан зогсоох, энийг одоо менежментийн боловсронгойлгох, таны хэлбэр өнөөдөр одоо хөдөө орон нутагт шатлан ойг цэвэрлэх, за тэр мод нь өөрөө одоо унсан байгаа тэр модыг ашиглаж өөрсдийнхээ амжиргааны хэрэгцээг бол хангадаг ийм одоо бүлэг хэсэг, за ийм одоо өөрөө бизнес эрхлэгчид бол олон бий. Эднэрт энийг нь бол бас одоо тусгай журам дөрмийнхэн дагуу зөвшөөрлийг нь олгодог. Энийг ямар нэг хүн сурталгүйгээр тэр бизнес эрхлэгч тэр аж ахуйн нийтүүдийг өөрсдийнхээ амжиргааг аваад явахад нь гин тус болох ёстой гэсэн энэ бол зарчмыг одоо бий болгохыг одоо бид нар бас онцгойлж энэ асуудлыг оруулж ирж байгаа. Тодорхой үчилтэй. Хэрвээ байгуулах юм бол тэр замынх нь өртөх чингээгээд тийм хэмжээний ийм одоо өргөнтэй гэдэг юм ойн зурвас барина гэхгүй хин хэдэн хувийн барихын хизээ нэрхэн тодорхойгүй ийм бодлого орж ирээд байна. Энэ хэлж байгаа хилцүүлгийн явцад бид нар бас тодруулаад энэ асуудлыг хилцүүлгийн одоо ярьж байгаа учраас хилцүүлгийн явцад нь бас эргээд хараад анхаарал бас үзчихье гэж бодож байна. Үнэхээр ойн зурвасыг байгуулахад яах юм зөвшөөрөл олгохдоо энэ асуудалд яаж хандахын гэдгийг бүгдийг судалж үзье. Хүүхдээ нэг айл болгоход нэг модны торох хэрэгцээнийхээ модны торохыг бэлдэх гэх хэмжлэнгээр энэ бүх эрхүүдийн бүгдийг хаацсан ийм хууль байгаад байна. Орж ирж байгаа төрийн бодлого нь бол үндсэндээ нэг хуулиар хаацсан байсан, хоригдсан байсан, хязгаарлагдсан байсан зүйлүүдийг жоохон уян хатан болох нэг ийм хүсэл тэмүүлэл байгаад байгаа болов уу гэж харагдаад байна л да. Тэгэхээр энэ бодлого гарсны дараа хуулиа өөрчлөгдөж гэнэ үү? Энэ ойн тухай хууль дээр өөрчлөлт хийх ийм зүйлүүд байна уу гэдгийг нэгдүгээр тодруулахыг хүсэж байна. За хоёрдугаарт нь төр иргэдээс одоо иргэдийнхээ тарьсан модыг худалдаж авдаг болсон. Одоогийн тарифаар бол 1 сая орчим төгрөгөөр худалдаж авч байгаа. Худалдаж авах юм болцоо байгаа. Гэхдээ харамсалтай нь энэ өөрөө нөгөө мод тарьж байгаа хүмүүсээ урамшуулж жинхэнэ утгаараа болж чадахгүй байдаг. Яг өнөөдөр бол яг ой модтой байгаа нэг аймагуудын хувьд тавьдаг гол асуудал бол ойн модыг бас эдийн засгийн эргэлтэнд оруулъя. Бидний яг хэрэгцээ шаардлагыг хангасан барилга байшин барих, хашаага барих. За энэ асуудалд бол өгж байгаа зөвшөөрөл бол өнөөдөр маш их хүнд сурталтай маш хүнд байна гэдэг асуудлыг бол байнга тавьдаг. Тэгэхээр бол энэ ер нь бол энэ бодлогыг бас арай хавцангуй жоохон эрэлт нийлүүлэлтийн сайжруулах зорилгоор энэ одоо бодлогын бичгийг бол бас оруулж ирж байгаа. Энэ бодлого дотор хэд хэдэн санаа өрнгээд альж талаас нь унссан хүнд ингээ улааншгамаар харагдчихэдэг энэ 2 3 санаа баймаар байна. Тодруулмаар тэр санаануудын жишээлбэл за үйлдвэрлэлийн зориултаар авж байгаа мод мэдээж тэр одоо ширээ сандал хийх барих юмнуудыг бол энэ автоматангаар хийж болно. Гэхдээ одоо гэрийн мод гэх мэтлэн заавал одоо сайн модоор хийдэг юм зүйлүүдээ бол ийм зүйлд олгох модныхоо лимитийг ингээд шатаараагаар жилээс жил багасгамаар тийм бодлогомоор байна.
За энэ жил манай хэрэгцээ үнэхээр одоо шинэ модоор хийх ийм хэрэгцээ байна. За энийг бол ингэж ийм хугацаанд ингэж багасгана гэсэн бодлого маш тодорхой харагдмаар байна. Энэтэй уялдуулаад шинэ модныхаа энэ огтлох хэрэглэхийг багасгаж байгаа юм чинь хажуугаар нь импортыг нэмэгдүүлэх зөвхөн одоо модон идэл биш, мод бас авч болно шүү дээ. Хятад бол энэ хойноос Оросоос мод зөөгөл хэдэн зуун вагон орон зөөгөл бид нар ажил төрийн зориулалттай материалаа одоо шинэ модоо одоо гадаадаас авдаг. Тэр үнэгээ татврын бодлогоор дэмжинэ гэсэн авдаг болно. Жилээс жил тэрийгэ нэмэгдүүлнэ. Өөрсдөө шинэ модны огтлох энэ зөвшөөрлөө жилээс жил багасгах нь зөрүүг нь ингэж оруулж ирнэ. Энэнийг татврын бодлогоор бусдуудаар ингэж дэмжинэ гэсэн ийм нэг санаа маш тод харагдах хэрэгтэй байна. Хоёр